Ажил гэдэг нэг хүний өдөр яаж өнгөрдгийг би харуулъя. Хай их бодлаа юм. Үгүй влог уу? Хай влог. Би карта авсан. Ер нь тэгээд 23 настай байх их гоё байгаа гэхгүй. Хүний амьдрал гэдэг чинь. Би влог ч юм болсон манайхаа. Тэгээд одоо хэд болж энэ цаг 12:50 болж байна. Амар өлсөж байна манайхаа. Ер нь 23 настай ах чинь бас их зугаат штэ. Өлсөлтөнд 23 настай байна. Яа. За өнөөдөр би юу хийх вэ гэхлээр штэ манайхаа. Би цагаан сараар маш их бэлэн мөнгө цуглуулсан. Эднийг ATM орж картанд өгнө. Харин карта авлуу яалаа гэдэг дээр л нөө зовоод байна. Би карта аваагүй юм. Би хобо пиццагаас юм 2 пицца авсан. Нэг нь ясалтай нэг нь яг юуны пицца гэдэг ямар ч гоё юм авсан. Тэгээд 2 тусан пицца 20,500 болсон. Тэгээд би бэлэн мөнгөөр ингээд 25,000 өгсөн чинь за гээд 20,000 500 төгрөгийг хэмнэ. Сая ингээд 2 сар гарснаас хойш миний нүрэн дээр ингээд амар их юм гарсан байхгүй юу. Тэгээд ингээд ямар шалтгаантай байж байгаа ч та хоол эсвэл сэтгэл зүй ч гэдэг юм уу эсвэл гормон алдагдсан ч гэдэг юм уу. Ямар нэг байдлаар юу ч нөлөөлсөн байж магадгүй. Тэнгүүд би ингээд юу нөлөөсөн нь ингээд хэлж мэдэхгүй болохоор юмаа ингээд застаж хичээсэн байхгүй юу. Тэгээд тэр дунд нь хооллолт орж ирсэн. Тэгээд би ингээд чихэрийг той болоод түргөө ороод ажилласан коммуно хабарч болоод би амхандаа ингээд амар эрүүл хооллох гэж хичээсэн чинь бүр их юм болчихсон. Тэгээд би ингээд огт тасгаа болъё гэж бодоод баг хаяал идэж байгаа. Би хаяал пицца иддэг шүү гэсэн. Тэгээд алсан тэгээд хэнийг удаа ярьж байгаа болох юм шиг. Одоо цаг 6:15 болж байна. Би тарах гэж байна. Тэнгэл сонин л яриад байл та. Өөрөө хотодтой газар ийм гоё ширээ нүцдэг. Энэ халуунагийн ширээ. Хөө юу вэ? Хөвцний нүцдэгтэй юм. Яа. Энэ ямар хөрх юм бэ? Би өөрөө хэлсэн юм. Тэгээд ийм гоё цэцэг нүцдэг. Сайхан ядчаад л нэг маш тулцсан болохоор ширээ мөрөөр амар гоё юм л харагдчихсан. Тэгээд ийм гоё цэнгтэй огтуд байна. Сайхан одоо ийм юм өгсөн болохоор одоо ингэ ашиглахгүй явж байна.